энэ манай салбарт ер нь тэргуун дуршлага хэрхэн хэрэгжижсэн юм бэ? 11512 жолооч энэ туршлагаар ажиллажээ. Төслийн хураа бол тооны хэмнэн Төслийн хураа бол тооны хэмнэн гэдэг уриатай. Төв хураанаас бол маш өндөр чиглэл даалгаврыг өгдөг байсан. Одоо энэ цаг үеийн тээврийн аж байдлыг яриад болохгүй яриад ирээдүгээ ярих нэг юм бас сайхан зөвлөгөө болох байх. Систем тийм байсан юм дөө. Хөтөлбөрийн бүтээмжийг 1.2-оос 7.4%-аар өсгсөн тооцоо гарч байгаа юм. Сайн тооцдог байж. Маш нэр тооцдог. Энэ зах зээл рүү орж ирээд энэ юмнуудыг бүгдийг ингээд замбараагаа задгаа хийчихсэн болохоос биш. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Монгол улсад автоэрийн салбар өсч өгсөн түүх 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй Цуврал подкастын маань энэ удаагийн дугаарын зочноор Монгол улсын зөвлөх инженер Ахмад Тээвэрчин Ламсрангуй маань оролцож байна. За ингээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За мэндээ. За ламаа ингээд нийт тээвэрчтэй бас мэд хүргэе. Энэ удаа бол хоёулаа энэ манай салбарт ер нь тэргуун дуршлага хэрхэн хэрэгжижсэн юм бэ? Энэ бас одоо Монголын ард түмэн сайн мэддэг сайтны хөдөлгөөн, бомтны хөдөлгөөн ингээл ингээд ярьдаг энэ юу ямар учиртай байсан. Энэ талаар бас үзэгч олон түмэндээ мэдээлэл өгөх зорилготой ийм дугаар маань эхэлж байна. Энэ төвлөрсөн төлөвлөгөөд гэдгийн засгийн үед төр засгаас анхаарч ирсэн нэг гол ажил нь бол энэ одоо хөдөлмөрийн тэргүүний сайжруудын арга туршлагыг нийтэд эзэмшүүлэх тэгснээр одоо нийт хүмүүсийг одоо тэр сайн ажиллагаатай хүний одоо арга барилаар ажиллуулах ийм чиглэлийн энэний одоо жишээнүүд бол олон биш. Одоо хөдөө аж ахуйн салбар гэхэд Хөдөлмөрийн Баатар, Очир Гуайдар, мал малдах туршлага, тэгэл одоо барилгачин хэрлэнгийн туршлага гэдэл одоо үйлдвэр хамнаад үйлдвэрийн одоо газрууд бол Хөдөлмөрийн Баатар, Гүнж ламын туршлага, Хөдөлмөрийн Баатар, Амгалангийн туршлага гэл ингээд одоо бүх салбаруудад энэ одоо тэргүүний хөдөлмөрийн сайжруудын туршлагыг одоо нэвтрүүлж ашигтай ажиллагаа сайжирна, олон төрлийн ашигтай байсан учраас төв хороноос бол маш өндөр одоо чиглэл даалгаврыг өгдөг байсан. Тэгэл ер нь бол 60-70 оны үед л одоо энэ тэргүүн туршлагыг одоо нэвтрүүлэн хүмүүсийн тэргүүний сайжруудыг одоо тодруулж арга туршлагыг одоо нийтийн хүртэл болгоно гэсэн юм чиглэлээр л яригдж хэлсэн юм. Одоо намын төрөний одоо манай тээвэр хариуцсан хэлц гэж байсан. Тэр үед би асуу тээвэр ямад бас нэг энэ ажлыг хариуцсан мэрэгчтэн гээд дөнгөж ирчээд удаагүй байсан. Тэгээд тэр үед тэргүүний тээвэрч тулсан 2 дугаар зөвлөгөөн болсон. Тэр зөвлөгөөний өмнө 1982 онд. 2 он. Тий, 2 он. Тэргүүний тээвэрчтэй улсын 2 дугаар зөвлөгөөн болохын өмнөх нь дээрээс төөрөөс одоо даалгавар ирсэн. Танай одоо автоэрийн салбар одоо заавал нэвтрүүлэх ёстой 7 тэргүүн туршлага гэж бүр нэр заагаад туршлагыг бүр одоо биетээр нь бичээд ингээд бүх байгууллагуудаа одоо энийг нэвтрүүл хэрэгжүүл тэгээд үр дүнгийн жил бүр тооцож одоо бүр төв хороонд илтгэж бай. Төв хорооноос яаманд одоо 7 тэргүүн туршлагыг үүрэг даалгавар болгож өгч шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ маань төв хороо руу явахтаа хүртэл одоо ямар дамжижил явж байгаа байлгүй дээ тийм. Тэгэлгүй яа. Бид нэр тэр чинь төв хороо гэдэг чи одоо намын төрөний нэг тээвэр холбоо хариуцсан хэлц тасаг гэж байхгүй. Тэр улсууд чинь ерөөсө байнга одоо яам дээр ирж ингэж холбоотой байдаг. Тэгээд бид нар чинь одоо энэ тэргүүний хүмүүсийн ажлын туршлага юм уу жижиг одоо товхмол мохбол ном хэвлэл гарна тэрийг бүр аваач өгдөг. Тэндээ тийм булантай. Тэгээд дууран дээр одоо тээвэр холбооны тасаг дээр одоо манай салбарын одоо тэргүүний одоо бүх юмнуудын нэг жижигхэн булан за энэ төв хорооноос энэ Монгол Ардын хувьсгалт намын 18 дугаар хурлаас нэг том заалт гарсан юм а. Хөдөлмөрийн тэргүүний сайжруудын арга ажиллагааг сайтар судлаж, бусдад зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, үр дүнг цаг тухайд нь тооцдог байхыг голлон анхаарах хэрэгтэй гэсэн энийг ийм заалт одоо намын 18 дугаар хурлын заалт болоод энэ одоо бүх салбаруудад энэ одоо туршлагын талаар тодорхой одоо заалт чиглэл болж ирсэн. Тэгээд энэ манай яамд одоо заавал нэвтрүүлэх одоо даалгавартай тэргүүн туршлагууд гээд одоо бүгднийх Монгол Орд улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяа Тээвэрчин, Эрдэнэцэнгийн, Ёндонгийн автомашиныг олон жил үр бүтээлтэй дагнан эзэмшдэг туршлага. Ёндон Баатар. Тэгээ Ёндон Баатрын туршлага. Энийг автотээврийн бүх баазуудад нэвтрүүлнэ гэдэг даалгавар. Эхнээс нь эхлээд 7 туршлага нэг нэгээр нь
ерөнхийд нь нэг жоохон танилцуулаад явчихвал яг. За тэр Яндонгон одоо олон жил одоо автомашины үр бүтээлтэй дагнан эзэмшдэг туршлага гэдэг энэ бол ерөөсөө л одоо авсан нэг машина засвар үйлчлэгийг нь одоо цаг хугацаанд нь хийдэг. Тэгэл одоо тонн километр өдрийн одоо хийх ёстой хугацаа ажлаа бол одоо өдөрт нь хийдэг. Тэр машиныхаа үйлчлэгийг бол цаг хугацаанд нь хийдэг. Энэ туршлагад энэ дээр одоо энэ одоо эрэг болтыг одоо яаж одоо чангалахыг дугуй аль машин одоо энэ машин 50-аас 6 дугуй байдаг. Энийг аль дугуйг нь хэдэн километр яваад аль талд нь урд нь тавих уу? Урд байсан дугуйг аль гадна талд тавих уу? Гадна байсан дугуйг урдлын аль талд нь тавих уу гэдэг бүх дугуйнуудын ингээд бүр хуваартай. Тэгж одоо ашиглалтаа. Машинын одоо илэгдлийн нэгэд тэнцвүүлж нэг дугуйг илүү идэлгүүлэхгүйгээр одоо энэ зурган дээр ингээд байгаа юм. Ингээд бүр зургийг ингэж сольж тавина ингэж тавина. Хоногт одоо хэдэн километр яаж явах вэ гэдгийг энэ дээр ингээд заагаад өгсөн. Жишээ нь одоо хангаагаас одоо ингээд наашаа өгийн буудал руу ирэхэд одоо 40 км байдаг. Тэр үед бол машины чинь одоо жолооч нь маш нарийн мэддэг. Хаазаа яаж нэмж явах вэ? Ямар одоо зам дээр хаад нэмэх вэ? Ямар замд хаа засах вэ? Тэр шатгүй хэмнэхэд хүртэл маш нарийн тийм тохиргоо одоо нөгөө олон жилийн туршлагаараа ингээд эзэмшчихсэн тэргээр ингээд тооцоол маш зөв байдаг. Аль буудал дээр хонох уу одоо ямар замд явах уу, цаг агаар ямар явах уу, өвлийн нөхцөлд хэдэн километр явах уу, зуны нөхцөлд хэдэн километр явах. Тэр үед чинь одоо зарим газар бол гүүр муутайхан шиг бас гол гаталдаг энэ төр юу вэ? Тэгт чинь одоо цаас бороо хаврын одоо үер устай үед нь яаж явах уу гэдэг ингээд маш нарийн тооцоо хийдэг. Ийм нарийн одоо хоногийн цагийн хуваар гэдэг ингээд бүрэн дээр гаргачихсан тийм ээ. Ингээд хэдэн цаг хүртэл яваад хэдэн цаг дамраад хэдэн цаг тооны гоолны цаг байх уу, хэдэн цаг явах уу гэл ингээд бүх нарийн ингээд бүр арап гаргасан. Одоо жишээ нь автомашины одоо энэ жижиг гол дээр байгаа элэгдлийг одоо яаж гаргах вэ? Эргүүлж тохируулдаг. Тэгээ нөгөө дээрээс ном гэж балбаатай харчин элэгдэн тэрний чинь тохируулдаг энэ төр ингээд их олон төрлийн ийм за ингээд жишээ нь одоо Яндонбаатарын туршлага бол одоо ийм тэгээд энэ чинь нөгөө их засваргүйгээр олон мянган километр явуулна гэдэг энэ туршлага тийм туршлага. Энэ туршлагаар одоо их олон хүн одоо их засваргүйгээр сая километр явуулсан олон хүн бий. Гэтэ анхдагч нь бол Яндонгой туршлагаар ажиллаад одоо сая километр явуулсан гэж бид нэр ингэж тооцож үздэг. Тэгэхээр Яндонгой маань бол ганцаараа сая тонн километр явдаг нэг өрнүүлэхэд санаачлагч нь болж өөрөх нь шүү дээ тийм. Ер нь одоо сая километр автомашинагаа дугуугаар нь одоо сая километр явуулдаг. Сая тонн километр гэвэл өөр. Энэ бол сая километр. Дугуугаар нь өнгөрүүлээд сая километр. Тонн километр гэж 5 тонн очичаад 1000 км явчихсан 5000 тонн километр болоод явчихсан. Тэгэхээр чинь өөр л дээ. Тэгээд ингэж одоо туршлагаар одоо дархны одоо хөдөлмөрийн Баатар Цэндэ явшгүй. Тэр автобусаар сая километр явуулсан. Гэх мэтийн одоо эзэмшсэн машина олон жил үр бүтээлтэй дагнан эзэмшдэг. Энийг эзэмшсэн их олон жолооч бий. За ингээд л одоо энэ тэргуун туршлага амьдралд нэвтрээд нийт жолооч нартай энэ би 1979-өөс 99 оны хооронд яамд иржээс нэгдсэн тайлан байдгийг. Энэ туршлагаар ажиллаад ийм үр дүн төрлөө гэдэг бааз байгууллагаас ирсэн. Яндонгой туршлагаар. Тий одоо Яндонгой туршлагаар. Энэ одоо баазуудаас ирүүлсэн тайлангаар бол энэ одоо 99 онд 11512 жолооч энэ туршлагаар ажиллажээ. Автомашиныхаа эдлэгээний хугацааг 2-5 жилээр уртасгасан. 2-5 жил одоо их засваргүйгээр автомашиныхаа гүйлтийг явуулсан гэсэн ийм тооцоо байдаг. Энийг одоо нөгөө тонн километрээр нь тооцоод тэгээд одоо шинэ машин одоо ямар хугацаагаар яаж авч ингэж явлаа гэвэл мөн олон одоо сая төгрөгийн одоо хэмнэлт гаргасан юм байх хэвээр. Тийм л байгаа л да. Бид нар бол зөвхөн энэ ирсэн тайлангаар л ингэж тооцож үзэхдээ 11512 хүн гэдэг чинь тэр үед одоотой адилхан машин одоо тийм олон биш байсан. Тэр үед чинь 30-40 мянган машин байгаа байлгүй. Суудлын машин гэдэг чинь цөөн голцуул одоо ачаа тэрийг одоо твшдийн машинууд л байсан биш үү дээ. Тэгэхээр бол одоо нийт жолоочны одоо миний энэ тооцоогоор бол нэг 30-40% нь бол одоо хамрагдаж энэ туршлагаар ажиллаж явжээ л гэсэн ийм тооцоо байна. Арангай аймгийн 6 дугаар баазын жолооч. Арангай 6 дугаар баазын жолооч. Анхны одоо Гавьяат Тээвэрчин бөгөөд Хөдөлмөрийн Баатар. Хөдөлмөрийн Баатар нь бол 5 дахь
юунда байдаг. Тийм баг. Гавья тээвэрчин гэдэг юугаараа бол автотээврийнхаа юунд бол ихэнд нь байдаг. За ингээд ийм мундаг одоо Эрдэнцэнгийн Яндон гэж Тэгээ энэ бол одоо Баатар байжээ. мундаг бүр халах голын байлдааны үед л одоо халах голд машин барьж явсан тийм л хүн шүү дээ 21 онд төрсөн. За дараагийн туршлага. Дараагийн туршлага нь Хөдөлмөрийн Баатар Самбуу Яндонгийн тээврийн зам саатлаг ажилтдаг туршлага. Самбуу Яндонгоо бол бас анхангийн 6 дугаар баазаас л гаралтай хүн шүү дээ. 1-р баазад ирж Хөдөлмөрийн Баатар болсон. Автомашиныг бол ерөөсөө тэр одоо элдв янзын жижиг одоо саатал зогсолтыг л бүрэн арилгаж одоо нөгөө техникийн үйлчлэгээ засварыг цаг хугацаанд нь яг одоо хийдэг учраас тэр бол нэргүй саатал ерөөсөө гарахгүй. Одоо нөгөө нэг тээврийн жолооч нар маань дээр үед бас айл зам дагуу айлаар ордог тийм ээ. Одоо ингээд айлд орсон бас нэг цай уун хоол идэн ч гэдэг юм хооч өөрнө. Энэ бол одоо маш их цаг алддаг нэргүй саатал нь бол энэ юм а гэж. Ерөөсөө одоо хэдэн цагт одоо пермөөсөө асаагаад хэдэн цагт хоол болох уу, хэдэн цагт идээд хэдэн цагт хөдлөх үү гэдэг маш нэрийн тооцоотой ажилладаг. Тэгэл ерөөсөө саатлаг ажилладаг учраас л одоо хөдөлмөрийн бүтээмж өндөр байсан. Тэр хэмжээгээр одоо бааз байгууллагатай маш өндөр одоо ажиллагаа үүсгэж Хөдөлмөрийн Баатар болсон хүн шүү дээ. Самбуу Яндонгоо маань Хөдөлмөрийн Баатар Саятан баригад анхны одоо Саятан баригадын ахлагч. Тий одоо тэр чимээр Аранхайд Саятан баригад эхлүүлж ирсэн. Аранхай аймгийн Жаргалан сумын болоо. Тий баха. Лувсан функцгийн Самбуу Яндон ийм Хөдөлмөрийн Баатар. За энэ хүний туршлагаар одоо тэр миний одоо нөгөө нэгдгсэн энэ яамны нөгөө нэгтгэж 90 оны үед 99 онд гаргаж ирсэн тайлангаар энэ 7880 жолоочийн туршлагаар ажилласан гэсэн тооцоо. Баазууд нөгөө тайлангаа ирүүлнэ шүү дээ. Манай бааз энэ сард одоо энэ онд одоо Самбуу Яндонгийн туршлагаар 7 хүн ажиллаж байна. Энэ туршлагаар одоо Яндонгийн туршлагаар одоо 12 хүн ажиллаж байна гэдэг юм уу. Энэ тоог нийлүүлсээр байгаад нийтдээ ажилласан тоогоонд явуулах уу? Тий, тэгнь шүү дээ. Чин жилийн эцсээр тайлангаа төвөрөнд авч албан ёсоор өгнө. Энэ одоо жил бид нар энэ туршлагаар ажиллаад ийм боллоо, ийм үр дүнд гарлаа, ийм ашиг гарлаа гэдэг хэл ингээд тооцдог. Ийм байсан. За гурав дахь нь. За ингээд эн чинь хөдөлмөрийн бүтээмжийг 1.2-оос 7.4% өсгсөн тооцоо гарч байгаа юм. Сайн тооцдог байж. Маш нэрийн тооцоо. Тэр чинь баазын эдийн засагт нягтлангууд чинь одоо ерөөсөө энийг чинь одоо тооцож энийг одоо маш нарийн хийж иж цалин аавн шүү дээ. Шаардлага тийм л байсан үйл дээ. Мундаг байж. За 3 дахь. За 3 дугаар одоо заавал нэвтрүүлгээр туршлагын юунд ачаа тээврийг хондгийн нэгдсэн графикаар тээвэрлдэг зөвлөлтийн туршлага. За. Зөвлөлтийн ийм туршлага байсан. Одоо намрын ургац сураалт нөгөө төвлөрсөн одоо бөөн нэрсэн ачаа ургац сураалт байж байна. Өвс тээвэр байж байна. Тэгээд хадлан бордоо байж байна. Одоо ингээд энэ хамгийн мундал яг энэ одоо зөвлөлтийн энэ туршлагаар ажилладаг. Ачаа төвлөрчихсөн байна. Тий, ачаа төвлөрсөн газраас ачаа тэнд нөгөө ойчралдгүй. Тий, одоо ерөөсөө дэмий цаг өрөхгүй байна шүү дээ. Хуваарлын тэнд нь одоо яваад очиход ачаанд бэлэн, буулгах газар нь бэлэн. Ийм л одоо юу унтал төвлөрсөн журмаар ингээд одоо графикаар бүр нэгдсэн графикт оруулаад эргүүлждэг. Тэгэхээр одоо өнөөдөр одоо энэ 9 цагт ачаанд орсон байх хэвээр 11 цагт буулгасан байх хэвээр энэ замын хооронд одоо 40 км гэдэг ингээд газар чинь өөр график гаргана шүү дээ. Сумсан гэж хүнүүд урах суралтын талбай болгож бүгд өөр график хугацаагаар юмнуудаа тооцоод гаргацдаг. Тэгээд тэрнийхээ дагуу явдаг. Ер нь одоо дээр үеийн жолооч нарын ярианаас бол ургацын тээвэрт яваад нөгөө тариагаа ачих гэж буулгах гэж ойчралдаг хүлээдэг байсан. Одоо энэ юмыг л одоо халсан. Тэрнийг л арилгаж л одоо энэ туршлагын дагуу ажиллахаар л одоо тэр юм арилаад тэр буулгадаг одоо 10 машин буулгах талбай хэрэгтэй юу 15 машин буулгах талбай хэрэгтэй юу одоо компани дагаж одоо ачаанд одоо тариа явахт чинь одоо хичнээн компанид хэдэн машин явах уу нэг машиныг одоо хэдэн цагийн дараагаар нөгөө машин дүүр дараагийн машин орох нь бүгдийг графикаар тооцсон. Тэрний учраас илүү машин энэ тэнд хүлээхгүй тарайн талбайны гадна талд нөгөө компани хүлээгээ зогсож байгаа машин тэрий чинь өөр ачаанд оруулж явж хагаад 4 цагт одоо тэр компани дүүрнэ 5 цагт энэ компани энэ машины компани солоно гэдэг ингээд ерөөсө графикын дагуу зохион байгуулалт маш нэрийн зохион байгуулалт. Энэ бол зөвлөлтийн туршлага. Энэ зөвлөлтийн туршлага тий. Намрын ургац сураалтаар 14 аж ахуйн нэгжид энэ туршлагыг хэрэглэж 7-оос 12 хоногийн хэмнэлт гаргасан гэсэн ийм тайлан дүн. Энэ одоо туршлагын дүнг одоо 10 хэдэн жил 20 жилийн дараагаар нэгдгээд гаргасан дүн энэ юм байна л. Чагнаад орж байгаа хоногийн нэгдсэн график гээд
яг энэ дээр чагнаад орж байгаа ажиллаж байсан нүү одоо манай Ахмад Тээвэрчин Энэ дээр 22 дугаар баазын яг энэ одоо туршлагыг чинь жинхэнэ одоо хэрэгжүүлэхээр манай тээврийн яамны одоо тээврийн эцсийнхэн чагнаад орж гой бол одоо энэ чинь яг одоо тооцдог байдаг. Чагнаад орж гой байлаа одоо Шажинбат гэдэг хүн байс тэр хүн бол бүр өстой маш нарийн юмыг тооцож юм. Шажинбат чинь тээврийн яамны. Тээврийн яамны одоо энэ тээврийн эцсийн ерөөс баг яам дээрээс явдггүй шухал одоо юмнуудаа нэгдгээд намрын ургац зураалтын том тээврийн үед бол Шажинбат чинь байнга л байж идэг юм тооцоод юм. За бүр одоо баг одоо сайд дарганаас илүү юм тооцоо юмнуудаа мэдж байдаг. Аргагүй шүү дээ. Гардж хийж байгаа хүн чинь тооцоогоо тэр сайд дарганат өөрөө гардж хийж өгдөг ийм л байсан үе л дээ. За тэгвэл дөрөв дэх одоо тэрийг дуршлага. За энэ дөрөв дэх туршлага болохоор Ачаа тээврийг нэгдсэн карабик төвлөрсөн цуваагаар зохион байгуулдаг Сүхбаатар аймгийн тээврүүд газрын туршлага. Өвсний тээвэр. Өвсний тээвэр тий намрын ургац сураалт өвсний тээвэрт туршлага хэрэгжүүлнэ. Хөдөлгөөний бүтээмжийг 8-аас 34% одоо дээшлүүлсэн гэсэн ийм судалгаа өрөвтгөлдөн байдгийн байна л. Төвлөрсөн тээвэрлэлтэнд л бас одоо эргэлж энийг хэрэгжүүлж ийсэн. Одоо Сүхбаатар аймгийн салхитын сангийн аж ахуй салхитын тэжээлийн аж ахуйгаас одоо өвс очиад наашгаа одоо аймагуудад машинаараа хөргөх, төмөр зам дээр буулгаад төмөр замаас нааш нь өвсөө тараах уу. Энэ говийн аймагуд руу бол ерөөсөө урдуур ангиж чигээр явчихна. Энэ хангай аймагуд бол Сүхбаатар дорнотын тэр цаатлын тэр халиурсан өвсөй чинь нааш нь одоо татаж юугаад хамгийн ойр дөт одоо төмөр зам сайн шанд чойрлоо төгөлдөг байсан. Энэ түүхэн зураг байдаг тийм ээ. Тэнд үзүүлэх сургалт явуулж байгаа. Бидний чинь одоо бид нар чинь нөгөө цавьж байгаа татлага энтрийг үзүүлж харуулад тэгээд тэр чинь баахан машинуудыг цуваагаар нь авч явж салхитаас өвс очиад дорноговын тэр одоо өвсний фонд дээр буулгаж бид нар од нэг машиныг хавьд нь бас би бас явж ил байсан. Энэ даалгавар тий. Энэ үед одоо Сүхбаатар аймгийн тээврийг удирдах газрын дарга нь самдаг дарга байсан. За тавдах нь болохоор одоо Налахын шатхуун түгээх станцын туршлага гэж. Манай яамд ч нөгөө шатхуун нефт хангамжийн удирдах газар манай яамд байсан учраас нөгөө дээрээс даалгавар өгтөн одоо хамгийн тэргүүний сайн ажиллагаатай Налахын шатхуун түгээх станцын туршлагаар ажиллаа гэдэг даалгавар. За тэр нь яадаг? Энэ болохоор одоо маш нарийн тооцоотой. Нөгөө нэг шатхуун авах одоо борлуулах юмнууд нь тооцоотой шатхууны нөгөө ууршилт нөгөө алдагдлыг багасгадаг одоо эдгээр янзын одоо орчноо одоо аюулгүй ажиллагааны бүх шаардлагыг хангасан галын аюулгүй байдал бүх шаардлагыг ингээд хангасан ийм шатхуун түгээх станц байсан. Тэн дээр бид нар бас нефтийн хангамжийн одоо чиглэлийн нефт нөгөө борлуулдаг хүмүүсийг авч туршлага судлуулж энд нь одоо галын цэгний ийм дайтай байх юм байна. Элцний ийм савнд байх юм байна. Зөөх хувийн сав тэр одоо лом татварга гэл бүх юмнууд нь одоо стандартаар хийгдсэн. Энэ туршлагаар бид нар энэ одоо юуж галын аюулгүй байдал нефт хөтөлбөрийн одоо хэвийн ус хоригдлыг багасгах ийм чиглэлээр их нарийн тооцоотой ажилладаг. Энийг нийтдээ 72 шатхуун түгээх станцад нэвтрүүлснээр 78 тонн шатхууны алдартай алгасан гэсэн үр дүнгээ тооцоо байдаг юм байна лээ. Сайн тооцож шүү. За 6 дугаарт нь бүтээгдэхүүний чанарыг системтэй дээшлүүлдэг Завхын аймгийн авто засрын газрын туршлага. Авто засрын завууд нөгөө газрууд нөгөө манай яамд харьяалагдж байсан учраас одоо бүтээгдэхүүний чанарыг системтэй дээшлүүлдэг. Бүтээгдэхүүний чанар гэдэг маань одоо засварын чанар байна. Тэгээ одоо зассан автомашины одоо баталгаа хугацаа байна. Сэлбэг хэрэгслийн одоо юу байна? Норм юуг одоо багасгасан өөрснөө сэлбэг хийсэн. Өшөө дээр нь ахын хэрэгцээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Энэ бүхэн маань гэхдээ нөгөө дандаа одоо үндсэн ажлынхаа юунаас одоо илүүдлэр нь ч гэдэг юм уу. Хажуугаар л одоо тэр тоног төхөөрөмж багц хэрэгслийг ашиглаад одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс ардын аж ахуйн одоо хэрэгцээтэй газрууд хурц хэрэглэхгүй газар гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хурц хийгээд байна гэдэг чинь тэгэл элдв янзын боол гайкууд их олон төрлийн одоо бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг байсан. Завхан аймаг маань одоо 20 дугаар баазаас гадна баруун бүсийн автобазуудынхаа автомашинд одоо их засвар баг дунд урсгасан. Тэрнийг бас хариулсан. Засварын завууд. Засварын газар гэж байсан. Ерөөсөө Монголд чинь 5 засварын газар байсан. Орон нутагт. Тий, орон нутагт. Ховд аймгийн засварын газар. Ховдынх. Завхных. Дорнотынх.
хөвсгөлийнх Хөвсгөлд их уулын авто засварын газар гэж байсан. Нэг нь Улаанбаатар хотын авто засварын газар. Одоо Овцөрөөдийн ордны хойтлын Өсгөх зам дээр одоо газ засвар гэж. Тэгээ газ засвар гэж сүлд нэрлэдэг болцсон. Тэр үед бол ерөөсөө авто засварын завод одоо толгой үйлдвэр нь тэгээд олон засварын газруудтай бүх одоо чадвартай инженерүүд тийш очин зөвлөлтийн мэргэжлнүүд тэнд бас ажил янз янзын одоо машинууд нь бол ерөөсөө 5-6 төрлийн машин шүү дээ маркаараа болоод. За ингээд 6 дахь нь 7 дугаар хэн болохоор Дорнод Сибирийн өвлийн уулаар чадахгүй хэмндэг дуршлаг гэдэг. Зөвлөлтийн дуршлаг. Зөвлөлтийн одоо Дорнод Сибирийн тээвэрчдийн дуршлаг. Тэр нь болохоор яадаг юм гэхээр зийлзэн 30 машины комфортны дотор талд ингээд жайл үзэн хаалт байдаг. Тий. Тэрнийг л ерөөсө 10 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл бол байнга нээлттэй байлгана. Хүйтний уулаар эхлэнгүүт л машины тэр одоо орчны агаараас биш гаднаас хүйтээ агаар оруулж ил одоо тэр аль болохоор хүйтэн одоо агаар бензиний холимог хүйтэн байх тусам шатхууны хэмнэлт илүү гардаг л ийм л Дорнод Сибирийн тээвэрчдийн туршлага. Оросоос энийг чинь бүр заавар зөвлөгөө зураг нь хүртэл энэ дээр бас байгаа. Тэгээ ингэж ажиллаа л гэдэг. Өөр нэмэгдэл юм байхгүй. Нэгөр манай жолооч нар болохоор эсэргээр биш. Адилхан. Тэгтээ карбюраторын зарим жолооч комфорто цоолоод дээшний гаргаад хүртэл ирсэн. Гаднаас одоо хүйтээгээр оруулж байгаа гэсэн. Тийм маягаар хүртэл янз янзаар хийдэг байсан л да. Тэгээ ер нь бол шатхуун хэмнэг гэдэг бол манай одоо тээврийн салбарын их том ажил байсан. Туслыг хораавал тооны хэмнэг гэдэг. Туслыг хораавал тооны хэмнэг гэдэг уриатай. Тэгээд тэр доор л ерөөсөө шатхуун хэмнэг улсын авраг шалгууруулах ачааны машинаар шатхуун хэмнэлтийн улсын авраг тэмцээн зохион байгуулж байлаа. Суудлын автомашинуудад хүртэл хийж байлаа. Багнуурын уурхаагаас Улаанбаатар хотын бүх одоо тээврийн байгууллагуудаас шатхуун хэмнэлтийн хамгийн сайн гэсэн жолоочуудын шалгууруулж аваад тэгээд тээврийн институт ерөнхий ажлын зохион байгуулад яамнаас бид нар оролцоод ингээд л одоо Улаанбаатар бүх машинуудын бензинийг сайхан сулсаж байгаад дээрээс нь тодорхой хэмжээний бензинүүдийг колонк дээрээс нэмээд яг адилхан хийж өгөөд тэгээд бид нар чинь Багнуур руу очиж нүрсээ ачаа тэгээд одоо авцарч буулгахад л хэдэн литр бензин үлдэгдэлтэй байна уу гэдгээр нь яадаг байсан. Би нэг хөнгөр гэж жолоочийн машин сууж явсан л би сандгийг. Тий. Тэгэл бид нар ч ерөөсөө тэр жолоочийг бол бууж тэр одоо юм оролцуулахгүй шүү дээ. Маш нарийн хянаж явна. Ян зэн бас айгуул гаднаас айгуул ханистай бензин банкроо нэмчин л гэсэн тийм л бодлоор л ерөөсөө хяналт тавьж явна тэр тий. Суудлын машиныг бол өнөө студионы ардлын энэ талбай дээр ерөөсөө шидэн савнд хийж байгаа 500 г бензин хийгээд тэгэл тойруулаад ямар хэдэн километр яв дуусав гэдгээр нь 100 г-ын бензинээр хүртэл тэгж явдаг шатхуун хэмнэлтийн улсын аврах социолог. Тэр бол маш үр дүнтэй байсан. Жолооч нар бол зүгээр л одоо машинд ороод зүгээр л одоо хаас нэмээд биш. Яаж одоо хаазаад хааруулж ямар замд ямар хаазаар явах уу? Карбюраторын чиглэлээр тэр зүг ямар хэмжээнд тааруулах уу? Хүн болгон өөрийн арга барилаар явдаг. Энэ тэргүүний тээвэрчдийн улсын 2 дахь зөвлөгөөнд одоо яамнаас гаргасан энэ одоо миний саяны хэлсэн 7 туршлагыг бүгдийг нэмэгдгээд энэ туршлагыг одоо жолоочийн карманы ном болгож инженер техник хүмүүсийн одоо ширээний ном болгож ингэж гаргаж эвлүүлж ирсэн юм. Энэ дээр 7 туршлага байгаа. Насан учир дараагийн редакторч яамны даалгавраар одоо энэ нэгдгсэн юмнуудыг эмэгдэхийг би эмэгт гэж тарааж ирсэн. Тэргүүний улсын 2 дахь зөвлөгөөнд ер нь манай одоо автотээврийн салбарын түүхэнд 2 удаа тээвэрчд маань зөвлөдөж тэргүүний тээвэрчдийн 1-2 дугаар зөвлөгөө гэж хийж ш тийм ээ. 1900 эхнийх нь 63 онд тийм байсан байгаа 63 оны үед сүүл 2 дахь нь болохоор 82 онд. Тэгээ 82 онд тэргүүний тээвэрчдийн 2 дугаар зөвлөгөөнийг хийж байхад бол та яг одоо гардан оролцож энэ одоо юмнуудаа тэр 80 он сургууль төгсөөд л тэнд ажиллаж байсан жил гар 2 жил болж жилсэн үе байна л да. Энэ жил одоо бүгдээ автотээврийн 100 жилийнхаа хүрээнд бас тээвэрчдийн 3 дугаар зөвлөгөө гэж хийхээр төлөвлөж байна. Бид нарт одоо энэ оны 6 сарын 25-нд хийх. Бас ингээл одоо энэ цаг үеийн тээврийн аж байдлыг яриад болохгүйгаа яриад тэгээ ирээдүгээ ярих нэг юм бас сайхан зөвлөгөө болох байх. Энэ сайхан ажил болох юм байна. Энэ 7 туршлагад
дээр ер нь тус бүрдэн байна уу баг ийм ном гарын авлага одоо энэ бол нэгтгэгчсэн энэ байна тийм үү. За ингээд самбуу юндангийн дуршлаг гал, данхрын дуршлаг гал ингээд ийм сургалтын ийм гарын авлагууд их гардаг байсан уу? Оо байлгүй яах вэ? Одоо энэ одоо би Ёндонгойн туршлагаар бүр плакат хийжсэн. Энэ дотор байгаа юмнуудыг энэ ажлын арга барил энэ одоо машин техниктэй үйлчлэгээ хийж байгаа энэ цагийн график энэ одоо цагийн одоо энэ төр бүх юмнуудыг хийгээд бүр одоо бүх баасууд одоо энэ тэндгүү ингээд тавьчихсан нөгөө туршлагыг ингээд хараад явж идэг тийм байсан. Ер нь бол хэд хэдэн ийм одоо цоврал ийм юмнууд бол хэвлэгдчихл байсан. Намын төв орооноос одоо яг алуун даалгавартай ирж исэн. Тий. Ийм одоо дуршлаг болохоос биш. Ер нь бол одоо манай салбарт тэргуун дуршлагыг нутагшуулах түгээх ажил бол одоо энэ 7 хоногт тогтохгүй олон байсан байх та тийм үү? Оо байлгүй яг одоо тэгэл эн чинь Оросын Педүний туршлага гэж одоо бас л их сайн ажиллагаатай бас нэг одоо вагнын эргэлтийн тээвэрт хэрэгэлдэг Педүний туршлага байлаа. Тэгэл одоо энэ дотор одоо ороогүй байгаа тэр одоо Данхарбаатарын тэр Шатгой хэмнэгээр хөтөл одоо би тэгж ажиллаж байгаа энэ ажиллаж байгаа гэдэг ингээд тайлан байлангаа эрүүлдэг барьдаг улсууд бол зөндөл байсан. Бааз байгууллага өөрснийхөө тэргүүний сайн ажилтай одоо сайн жолоочдын дурсгалыг эзэмшиж энэгээр ажилдаг гэдэг. Өнөөдрийн хоёулаа бидний ярьж байгаа энэ сэдв бол одоо сайн дуршлагыг түгээн дэлгэрүүлэхэд бол одоо нам засаг улсаас бол онцгой анхаарч их дэмжиж үүрэг даалгавар өгч одоо биелэл тайлангийн авч өөрснөө сонсож үр дүнгийн одоо болж ийнэ болохгүйг дүгнэж маш их ажил хийж байгаа систем тийм байсан юм доо. Тийм байна. Одоо тэр одоо төлөвлөгөө эдийн засаг гэдэг одоо энэ зах зээл рүү орж ирээд энэ юмнуудыг бүгдийг ингээд замбараагаа задгаа хийчихсэн болохоос биш. Их хэрэгтэй юмнууд одоо ч бас ашиглахад болохоор ийм л одоо байгаа. Тий. Одоо энэ одоо тэр одоо энэ хувийн одоо элдионс нефт базууд энэ шатхуун төгөөг станцууд байж яагаад энэ одоо дуршлагаар одоо энэ юмнуудыг хэрэгжүүлж болохгүй гэж тээвэрт аюулгүй байдал сахлах бат 20 дахин жаглаа гэж. Тэр хамгийн одоо анхаарах юмнууд чинь тэднэр байна. Тийм ба. Хүрэлцэж ирсэн танд их баярлалаа. За бидэнд бас энэ авторын салбарт энэ тэргүүн дуршлага хэрэгжүүлж ирсэн одоо дуршлагаасаа энэ одоо баримттай сайхан мэдээллүүдийг одоо өгч энэ олон түмэнд бас энэ салбарын энэ одоо чухал үйл явдлыг сурталчилсан одоо танд их баярлалаа. Одоо 100 жилийн хойд зориулаад одоо тээвэрчдийн мэд хүргээд алтан шар зам нь үлзүүтэй байгаа гэдэг эргэлийг дэвшүүлье. За баярлалаа.